Та бидний ээж аав нарын хийсэн том гавьяа бол тэр хагас зуун жилийн ард түмний тэмцлийг жинхэнэ одоо төгс хэлбэрт нь хүргээд нэгдсэн үндэсний байгууллагаар хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн нийтэд 60-аад онд тэр тусгаар тогтнолын том хувьсгал дэлхийг бүрхэж явах тэр үед бол Монгол улс хоцрохгүйгээр өнөөдөр бид тусгаар тогтнолоо баталгаажуулж дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ том ололтыг бидэнд өгсөн. Энэний дараа Монгол улсад бол маш том бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалд явагдсан. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл урлаг, шинжлэх ухаан бүх салбар бол хөгжиж орчин үеийн одоо 20 дугаар зууны Монгол улс бий болсныг бүгд мэдж байгаа. Энийг бид хөө үрж авсан. Энэ үрж авахдаа бол Монголын залуучууд тухайн үедээ бол үнэхээр бас дэлхийн нийтэд 80-90-ад оны тэр одоо тэр тусгай тогтносон орсууд хөлөө олонгуудаа дотроо ардчлах, ард түмнийхээ дуу хоолойг гаргаж ирэх шудраг өсгөлтөх энэ том хувьсгалд өрнөсөн шүү. Энд бол монголчуудыг бол хэн ч итгээгүй. Тэр үед хөрш орнууд хэн ч гэсэн за монголчууд бол энэ бол байхгүй. Энэ газар нутгаар Монголын хаяг бол байхгүй гэдэг нөхцөл байсан. Тэгтэл бид бол үнэхээр өөрийн гэсэн арчлыг өөрсдөө бий болгож Монголын залуучууд 90 оны ардсан урсгалыг ялан төрсөн. Энэ бол өөрөө ардсан намыг бий болгосон ардсан намыг өнөөдөр Монгол улсыг одоо авч явах энэ замыг нээсэн энэ том хувьсгал байсан. Энэ том хариуцлага бол өнөөдөр бол явж байгаа. Өнөөдөр бол бид нар хаана чиний ч өмнө үнэхээр Монголд бол ардчил байгаа. Бид бол өөрийнхөө төр зэсгийг үнэхээр монгол хүмүүс монголчуудаас сонгож байгаа. Мэжингээс Москвагаас өгдөг асуудал байхгүй. Ийм л одоо том шинжилгээг бол бид хийж чадсан.